Хей залуусаа. За би өнөөдөр Таиландд ирсэн байна. Тэгээд миний хувьд бол сүүлийн 1 сар гарan Хүх хотод байж байгаад тэгээд Таиландд ингээд анх удаага ерөнхийдөө ирлээ. Хүх хотод чинь юу вэ? Бараг худалч нь бараг л 2 сар амьдэрсэн да. Тэгээд ерөнхийдөө анх удаага Монголоос өөр газар тэгэж 2 сар удаан байж удаан амьдарч үтсэн. Тэгээд ахаад ерөнхийдөө Таиландд бас бараг сар гарамтай бас Хүх хотын хэмжээнийх бас байх хаа гэж бодож байна. Тэгээд миний энэ удаагийн бичлэг болохоор Таиландд ингээд анх удаага хийж байгаа тий. Тэгээд ингээд ганцаараа ингээд явж байгаа. Ингээд наа чи ингээд ганцаараа аялж байгаа хүмүүст ингээд зориулсан бичлэг байгаа. Ерөнхийдөө бас их туршлага болох байх. Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXpert хамтран үргэлж байна. Хэрэг та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн NewsSack гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. За миний хувьд бол Хүх хотоос мэдээж Бангкок руу нисэн. За Хүх хотоос Бангкок руу дамжин нислэг байсан минийх. Хятадын ямар хот хэлээд нэг тиймэрхүү хотоор дамжиж яасан. Тэгээд тэрийг дамжаад миний нислэг бол 1250 йон болж исэн. Ерөнхийдөө бас тухайн өдрийнхоос гайгүй хямдхан нислэгүүдийн нэг байсан тухайн 7 хоногийнхоо. За тэгэл ямар ч сан дамжин нислэгээс буугаал Бангкок дээр ирсэн. Тэгээ Бангкокийн аэропорт дээр буугаал тий. За мэдээж арай л өөр мэдрэмж байсан л да. Тэгэнгүүтээ аэропортоос гараад тий. Аэропорт ч гоё эсвэрхэн байгаа шүү дээ. Аэропортоос гараад нөгөө такси авахгүй би ч орой бууж байгаа байхгүй. Орой 9-10 цаг. Тэгс чинь би зөв шууд ингээ саун руу яваад орсон. Би бүр гайхаа. Тэгээ би чи яаж яах жоохон тийм буруу хувцалсан жоохон тийм нэг юм зузаан дуу джинс өмдтэй байсан юм аа. Тэгсэн чинь байхгүй. Тэр маань шууд ингээ чиг татчих байгаа байхгүй. Тэгэл чи what the fuck чи энэ авдал ийм байгаа юм бах та тий. Доошо бууж үзэгс яг адилхан угаасаа Таиланд орн тэр чигтэй тийм байгаа байхгүй. За тэгээ мэдээж ойрын үед бас ингээд амралт зугаалгын цаг эхэлж байна. Тэгээд хүмүүс тийшээ монголооч нь ингээд гадаадаач нь ингээд тий аялж эхэлдэг бас энэ сонголтуудын нэг бас Таиланд бас байвал их гоё санагдлаа. Тэгээд ерөнхийдөө миний хувьд яг энэ аялал дээр одоо яг ганцаараа явж байгаа Хүх хотоос наашаага тэгээд би одоо Таиланд ерөнхийдөө нэг 4-5 хонж байна. Тэгээд яг энэ бол надад амар том нэг тийм туршлага болж байна. Одоо хин нэгэнтэй ингэж хамтаа бол те ерөөсөө ингээ хин нэгнээр замаа хөтлүүлэх эсвэл хин нэгэнтэй ингээ зөвлөдөж байгаа бол учрын олох биш ингээ бүх зүйлийг ингээ ганцаараа ингээ бие дааж амжуулж байгаа болохоор тэр нь надад амар гоё таалагдж байгаа бас айгүй их бол туршлага болж байна. За тэгээд би Бангкок дээрээс 2 онсон за миний буудал ирэхэд яах вэ нэг гайгүй нэг төвдөө л гэж тооцогдох юм да тийм төвдөө гэж тооцогдно. Тэгээд би шууд буудал руугаа аэропортоос таксидсан 24 билүү 25 км байсан бахаас 30 гаруй км ч байлоо. Тэгээд тэнчнээс ямарчсан таксидгаад за нэг 400 баат орчим болжсон. За нэг баат бол яг ингээ намайг бүр анх Таиланд дэрэгч яхад нэг 5-6 хоногийн өмнө харахад нэг баат 77 байсан бохоггүй. Тэгээ одоо харсч 95 болцсон байлаа. Мэдхгүй энэ эсвэл ийм амар валютын ингэж амар ингэж одоо ингэж одоо догонцдог юу юм уу? Эсвэл одоо яасан мэдхгүй 77-оос гинт ингээ 95 болцсон байсан. Тэрийг бас өнөөдөр бас амар гайхалтай. За тэгээ би Бангкок дээр буугаад тэгээ Бангкок дээр өнөөдөр нэг 2 онсон. Тэгтээ Бангкокоор яг аялсан ерөөхдөө нэг баг нэг өдөр ч хүрээгүй дээ. Нэг өөр нэг жоохон ажилтай байсан болохоор. За тэгэнгүүтээ Бангкокоор жоохон явж байгаад би шууд Паттайя гэдэг хот руу нэрсэн Таиландын. За Паттайя нь болохоор Бангкокоос бол 150 км-ийн цаанд байдаг. Тэгээд хэрвээ та бүхэн одоо ингээд сонирхож хүсэж байх юм бол би одоо бүх видеоны тайлбар хэсэгт би бүх локейшнийг нь тавьчихъя. За энэ яадаг локейшн бэ гэхээр Паттайя гэдэг хотын локейшн байгаа. Паттайя хот бол 150 км-ийг сая хэлсэнчлэн 70-тай ойрхон. Тийм учраас ингэж жуулчд бол маш их ирдэг. Тэрнэхэд Паттайяг би гуглдсан чинь Паттайя одоогийн байдлаар нэг 300 гаруй мянган хүн амтай юм уу? Тэгээ яг жуулчтайгаа нийлээд нэг юм. Тэгэхгүй энд ч одоо байнгын хідэн ч жуулчин байдیں۔ Мэдхгүй жуулчин бол замбрааг байгаа хаа. Миний одоо нэг 500 мянган байнгын жуулчин бол яг Паттайяд бол байнга байдаг байх гэж бодож байна. Пукет гээд өөр тийм бас 70-тай ойрхон хотууд байдаг гэсэн л дээ. Тэр нь гэхдээ амар хол учраас би яваагүй шууд Паттайя руу ирсэн. Тэгээд Паттайя руу ирэх зардал бол би Атуусаар ирсэн. Би бас видеоны тайлбар хэсэгт Атуусны буудлын локейшнийг тавьчихъя. За тэр Бангкокын терминалаас би Паттайя руу 140 баатаар ирсэн. Тийм нэг баат ерөнхийдөө нэг 104 гээл хамгийн макстай бодчихвол хэцүү юм байлээ. За тэгээд бүх буудал муудлаа мэдээж Booking, эсвэл Airbnb, за эсвэл яг энэ Таиландынхны ерөнхийдөө ашиглалтын юм шиг байгаамаа бас агоод
Agadoo гэдэг нэг аппликейшн байсан. Тэр бол ерөнхийдөө надад бүр амар санагдсан. Яа тэгвэл Airbnb, Booking гэх шиг тийм амар өндөр хэмжээний шимтгэл байхгүй. Ерөнхийдөө тэр надад амар гоё дайггүй гоё таалагдсан. Тэгээд бүх зүйл ойлгомжтой. Бангкокоос Паттайя руу те 150 км-т нэг 2 цаг л явж илээ автобус. За тэгээд терминал дээр нь Паттайягийн терминал дээр буулаа. Тэгээд буудлагаа локейшнийг харлаа. Тэгээд тийшээ таксидлаа. Тэгээд нэг анзаарсан зүйл нь болохоор юу юм бэ лээ? Паттайя ч ерөнхийдөө ингээд юм далайн малаатай ойрхон те тэгээд яг хоо жуулчд мэдээж Бангкокт ч байгаа, энд ч бас амар их байгаа. Тэгвэл Бангкокоос ерөнхийдөө Паттайя надад үнэтэй санагдсан. Бангкокоос бол илүү үнэтэй санагдсан. Одоо чинь би нэг ингээл усаангууд за тэнд 3 мөрөв гэж байгаа байхгүй те Бангкокт. Тэгэнгүүт энэ дэрэнгүү шууд нэг ус 7 мол болж байгаа. Тэгэнгүүт хоол моолууд нь ингээд зүгээр нэг юм нэг энгийн зүгээр хоолны газар мазар те скол нэг энгийн кофе шоп энэ төр байдаг шүү. Тэрэнгүүтээ яг тэр болгоных нь үнэн за бараг л даблж хэлээ дээ. Яг арайч даблдах ч юм. Гэхдээ ер нь бол бас нэг 60-70% ер нь бол үнэтэй байл шүү Бангкокоос. Гэхдээ мэдээж нөгөө Бангкоктой харьцуулбал үнэтэй гэж байгаа шүү. Мэдээж одоо Улаанбаатарын өртөг бол энтхийн өртөгтэй бол бүр харьцуу шүү. Яг тэг Улаанбаатараас Таиланд руу шууд нислэг яг хэдэн төгрөг гэдэг юм би бас сайн мэдэхгүй л ерөөдөө манай нэг найз өмнөжл аялж ирсэн ээж очихын 3 сая 500 болоо гэж ярьжсэн. Тэнгүүд одоо би чи ингэж байгаа байхгүй Хөх хотоос би чинь дамжиж ирээ тэнцээс 1250 яон тий. Тэгэнгүүтээ Хөх хот руу очиж байгаа зардал за нэг богоон цуугаад нэг гоё нэг тухтаа очие гэх юм бол за богоон нэг 100к боллоо гэж бодъё л доо. За цаашаага нэг 100 яоноор гарья. Хамгийн макс өнөр бодож байгаа шүү дээ. Тэнгүүтээ яг нэг макста 150к дээр бол 150к тавих дэрийн гарчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ 150к 90 гарангуудаа цаашаага 200 он байдаг Хөх хот руу. Тэнгүүт 100к гэдэг чинь 250к. 250к тавахт ерөнхийдөө евро Хөх хот руу очиж. За хоол моол оролцуулаад за болоо 300 мянга. Тэгээ 300 мянгатаа хот ерөнхийдөө Хөх хотод очиж шилээ. Тэгэл тухайн ингээд яг нөгөө бүх зүйлээ амар гоо төлөвлөөтэй. Тэгээд нислэгийн үн ямар байна. Тэгээ ер нь бол Хөх хотоос чинь баг бүх хот мот руугаа нислэг амар олон нислэг байдаг болохоор ерөнхийдөө нислэгийн үн чих гайгүй юм бэлээ. Тэгэж бас ерөнхийдөө мөнгөө ингэж хэмнэ гэж бодож байгаа хүмүүс байх юм бол бас тэгэж явуулах зүгээр юм бэлээ. Тэгээ яг хөө те над шиг иймэрхүү нэг ганцаараа нэг жоохон чийлрэл тэгээд ингэж аялж маялье гэж бодож байгаа хүмүүс байх юм бол ерөнхийдөө нэг ингэж иж ийлээ шүү гэж бол та бүхэндээ нэг анхааруулж хэлэх гээд тэгээд энэ ч мөнгөө хэрхэн яаж солиулах вэ гэхээр энд нөгөө MasterCard аль эсвэл нөгөө Visa карттай хэрвээ та байх юм бол шууд итемээс ороо солиулж хичээлээ. Тэгээд би бол ерөнхийдөө бүх итем рүү карт хийж үзсэн. Тэгэнгүүт 220 баатын одоо хідэн ч төгрөг авсан зав. Хідэн ч одоо баат авсан 220-ын одоо шимтгэлтэй байд юм байлаа тий. За тэгээд би энэ бичлэгийг болохоор тий анх удаага ингэж Таиланд руу аялах гэж байгаа, эсвэл Таиланд руу анх удаага ирэх гэж байгаа ямар нэгэн аяллаа компани ирэхгүй тий бүх зүйлийг ганцаараа өөрөө ингэж бие дааж одоо хийх гэж байгаа. Тэгээд адал явдалд ингэж гарах гэж байгаа. Хэсэг бүлэг найзууд айлсгүй ганцаараа аялагч ч юм уу иймэрхүү одоо хүмүүс зориулсан шүү. Энэ хоёр чинь нэр хөгшин Европууд амар их юм байна. Хөгшин Европууд тэгээд залуу Европууд тэгтээ хөгшин дийлэнх болно. Тэгээд хөгшин Европууд чинь зүгээр нэг юм нэг Таиланд залуухан нэг охтуудтай нэг бие үнэлэгчлэх хөтлөө яваад. Би харангуй тэгээ инээ төрөөд ингээд сууж мууж байгаа те гинт хүмүүс ч юм уу. Нэг амар хөгшин Европ ах нэг юм царай муутай Таиланд хоёр. Одоо миний бодлоор одоо Таиландууд ч ямар царай муутай юм бэ? Хөө Таиланд ер нь бол маас нь айгүй царай муутай юм байна. Хятад ч бас ерөнхийдөө арай өөр байгаа байхгүй те. Хятад ч ерөнхийдөө одоо ингээд яг хуу хятадуудын нөгөө яг хятадыг ингээд бүтээлцсэн те жинхэнэ амьдралд нухлагдсан тэр нөгөө Мао Зэдүмийн нөлөө те одоо тэр даргын тэр өдөртөгчийн үед одоо байсан тэднийг одоо бүтээлцсэн тэр өдөртөгчээс хойш бүтээлцсэн хүмүүс нь одоо мэдээж царай муутай жоох өмхий байгаа боловч шинэ үеийн давалгаатай шинэ үеийн залуу хятадууд ч амар бас дажгүй царайлаг бас бими амар гоё авч явдаг болсон нүүр мөр амар гоё буддаг тийм болсон байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тийш Таиланд руу ирээ арсчаа. Таиландынхан үнэхээр одоо нүрээ будаж чаддаггүй юм байна. Тэ скол мэдгүй би ч та байнгын царай муутуудтай тараад байгаа юм. Би ингээл гэхдээ моол зоолоор явхад ч гэсэн тийм байгаа байхгүй юу. Нэг цөөхөн л дажгүй царайлаг Таиландтай таарлаа. Бусд нь ч мэдхгүй ер нь бол Таиландд амар царай муутай санагдлаа. Тэгээ энд бас нэг ч монгол хүнтэй таарсангүй. Паттайя руу бас яхаа монголчууд мэдээж ирдэг л байх. Гэхдээ хөвчлөө өвөл ирдэг байх л та. Гэхдээ би бол ерөөсөө ганц ч монгол хүнтэй таарсангүй. Хөвчлийн энд бол дандаа солонгосууд байна. Тэгээд хятадууд бол маш их байна. Тэгээд таарсан газар хүмүүс наа үний хаа бол гэдэг одоо би ч одоо not China штэ юм тий. Одоо тэр мэрэг одоо би China биш энэ гэж одоо өөрсөнд хэлээч. Гэтэ ер нь бол бас хятадууд аягүй олон юм байна. Тэгээд Аз үйл
Аз хүн харах юм бол эднэр ерөөсөө за хятад эсвэл солонгос гэж боддог юм байна. За тэгээд нэр эцэст нэг юм илчи би удахгүй бас нэг шинэ контент хийж эхлэж байгаа. За энэ нь юу вэ гэхлээр би улс төрийн ерөнхийдөө контент хийж бодож байгаа. За би ч одоо жишээ нөгөө нэг базаа гээл те хипхопын базаа гээл хийдэг штэ. Монголын зах зээлийн мэдээлэл энэ төр гэл. Яг тэрнтэй адилхан зүгээр яг хүн болгонд ойлгомжтой. Тэгээд ерөнхийдөө юу хийх гэж байгаа? Улс төрийн одоо мэдээлэл базаа хийж эхлэх гэж байгаа. Энэ контентын зорилго маань ерөнхийдөө бол хэдүүлээ сая те улс төрийг ингээ харлаа, ажиллаа, сонгуул боллоо, алаан боллоо те. Тийм учраас ингээд сонгуульчийн залуучуудын оролцоо амар чухал байд юм бэ те. Сая тэгээд залуучууд сонгуульд амар гоё идэвхтэй оролцоол тэгээд бараг л ардын намыг ялах гэж байгаа байхгүй. Одоо яг энэ мэтчлийн те ингээд залуус ингээд улс төртөг амар ойрхон байх ёстой юм байна те. Залуус улс төртөг ойрхон байснаар ч улс орны хөгжил цаашдын өөрсдийнх нь ирээдүйтэй шууд холбогддгийм байна гэдгийг бол ерөнхийдөө сая би бүр одоо ерөнхийдөө амар тийм гүн утгаар ойлгож ерөнхийдөө Монголын залуучууд ингэж одоо гүн утгаар ойлгож харсан болохоор ерөнхийдөө нэг тиймэрхүү базаа видео одоо хийгээд явъя гэж бодож байгаа. За тэгээ guys энэ Таиландын аялалтай энэ Бангкокын Паттаягийн аялалтай холбоотой янз бүрийн мэдээлэлтэй скол нэг асуух зүйл мүл байл миний одоо Instagram болон миний Facebook пэйж рүү бас чатчих болно шүү. Би шүү тэгээд бүгдэнд нэг хариулт явна. За тэгээд бас саяныхаа ярьсан бүх зүйлсийг би одоо видеоныхоо тайлбар хэсэгтээ бүгднгийнх нь одоо Google Map-ыг бол өгдөөжгсөн байгаа. Тэгээд залуусаа эх 7 хоногийн 2 дахь юм уу 3 дахьд тэгээд дараагийнхаа базаа бичлэгээр уулзъя. Тэгээд цаа чих гой юм зөндөө олж гинөө. Чи болон Rocket Bay гэлтэй ерөөдөө нэг тийм хайлталт нэг тиймэрхүү юм босон сурагтай гой юм босон сурагтай. Тэгээ Playtime юм бас болоод бас Монголд ерөнхийдөө амар гоё бас зах зээл нэлээд халуухан баг шиг байна. За тэгээ залуусаа subscribe дарахаа бүү мартаарай. За out. Баярлалаа.